Кола ер нь 1200 гаруй ажилтнтай. Тэр дундаас хамгийн бага нь би. Наг энэ сайхны гай ярдэн гэдэг. Би MSS Coca-Cola-гийн хамгийн залуу ажилтаа. 2008 онд төрсэн. Одоо 18 настай. Шашганы оператор дагалдаа ажиллаж байгаа. Манай хоёр ахынд ажилтیں۔ Нэг нь 7 жил, нөгөөд нь одоо 2 дахь жилдээ ажиллаж байгаа. Тэгээ надад ер нь бол 16 лотоогоос нэг Coca-Cola-г санал болгож байсан. Яах сургуулаа төгсчөөд Coca-Cola-д орё гэд хүсэлтээ явуулсан чинь 11 хүрээ бүгээд тэнцээг. 11 хүрч 2 сарын дундуур хүсэлтээ өгсөн чинь нэг удаагүй ярилцлаганд ороорой гэж дуудаад. Тэгээ өглөө нэг ярилцлага өгчөөд өдөр нь очиж байжсэн чинь үдээс хойш надад заалгаад. За тэнцсэн шүү. 3 хоногийн дараа ирлээ. Тэгэл 3 хоног чи явдаггүй. Өнгөрч явдаггүй. Тэгэхээр одоо манай шошгоологч машины бүрэн процесс нь ингэ явагддаг. Энжинээс конвейерээр шахсан ундаа орж ирнэ. Дээрээс нь шошгоо энэ ч үлээгч машин. Дээрээс нь дотор орсон шошгоог үлээж тусна. Шошго нь энэ жаага. За шошгоо энжинээс ингэ ээлжилж сольж хийдэг, залгаж. Хамгийн анхны цалингаараа би машиныхаа ажиллагаа нэмэрлэж байсан. Аав ээж хоёр маань яг ажил хийгээ шахахаас илүү ингээд сурчвал чамд амар. Одоо ингээд сурчвал чи хоолоолоод ид чинь. Тэгээд заад сургасан болохоор энэ гэр бүлийн өмжил аав ээж маань заасан өмжил юм болов уу гэж боддог. Ээж аваас юм гоохгоо гэдэг чинь хамгийн гоё мэдрэмж нэг ч. Хоолоо ер нь 1200 гаруй ажилтнтай. Тэр дундаас хамгийн бага нь би. Гэтэ хүн болгоно гэдэг юм дээлгэж харсан гэж байхгүй, яг нэг эрхлүүлж харсан гэж байхгүй. Тэгээ ажил дээр ямар үгүй яг тэр зарчмаараа л харцдаг. Манай ажлын хүмүүсийн харилцаа хандлага бол маш гоё. Тэгээд мэдгүй зүйл гарах юм бол бөөндөө гоё тусаж дэмжээд ахын дүү ингэдэг тэгдэг те. Энэ зөв энэ буруу, ингүүл ингэн тэгвэл болохгүй энэ тэрэг гэл бүгдийг яг манайхан чинь зааж өгдөг. Төрийн 3-5 жилдээ бол нэг хоолоодоо энэ тууштай ажил хийл гэж бодож байгаа. Ажлах орчин амар таатай, амар тухтай ер нь. Би хоёр дахь гэрэл гэж хэлж байна.